За энэ удаагаар Moodle-ийн ерөнхий танилцуулга видео орууллаа. За Moodle жоохон ойлгомжгүй байна гэсэн хүсэлтүүд хэд ирсэн учраас багш нэм бичлэг хийж оруулахаар шийдлээ. За Nest Moodle.com гэж орохоор ерөнхийдөө ингэж харагдана. За логин гэдэг товч дээр дарлаа аль болох үгэн дээр нь очиж дарж байгаараа Moodle-ыг ашиглаж байгаа үедээ. За username дээр сурагчийн мэйл хаяг. За пассворд нь болохоор Nest Checked 2025 бүх хүүхдэд адилхан байгаа. Багш нь сургуулийн зүгээс шууд пассвортыг нээж өгөх боломжтой програм ашиглаж байгаа үедээ аль болох бүгдийг нийжлэхэн ийм пассворттай байлгахыг зорж байгаа. За нэвтрээд орохоор 5 дугаар ангийн сурагчийн маань энд кодчлал 5 дугаар анги гэж харагдана. За энэ болохоор өмнө жилийнхэн гэсэн үг. За 4 дугаар ангийн сурагчийн бол кодчлал 4 дугаар анги, энд нь одоо 3 дугаар анги гэж өмнө жилийнхэн ангид харагдах нь тийм ээ. За тэгэхээр энэ жил чи 5 дугаар анги бол мэдээж 5 дугаар анги гэдэг рүүгээ тарна гэсэн үг. За дараад орохоор ерөнхийдөө ингэж харагдана. За зарлал гэдэг дээр би шаардлагатай гэсэн тийм зарлал мэдээллүүдэд доош нь оруулаад явна. За хичээл хэрэглэгдэх файлууд гэдэг дээр юу байдаг вэ гэхээр нөгөө програм руу нэвтэрч орох нууц үг болон username-уд гэсэн үг багшийн зүгээс нээсэн. За код орог руу нэвтэрч орох нууц үгийг энд ингээд PDF файлаар оруулсан байгаа. Хүүхдүүд маань дэвтрээ болон цаасаа алга болгох мартсан тохиолдолд Moodle-ээс ороод харчиж болно. За энд бас ингээд typing-ийн нэвтрэх нууц үгнүүд анги тус бүрээр оруулсан байна. За энэ болохоор Canva-гийн education хүсэлтийг хүлээж авах линкүүдийг бас анги тус бүрээр оруулсан байгаа. Гэх зүйлүүд иймэрхүү зүйлүүд ороод явдаг гэсэн үг. За шалгалт дээр болохоор зөвхөн шалгалтууд л орно. За одоогийн байдлаар 1-р улирлын онцлог шалгалт, батгал шалгалт гэсэн хоёр шалгалт авагдсан байна. За хичээл гэдэг дээр болохоор багш нь хичээл дээр үзүүлэх шаардлагатай видео хичээл юм уу? Аль эсвэл ингээд тухайн өдрөө шууд хүлээж хийсэн зүйлийг нь буцааж файлаар авах шаардлагатай үедээ ингээд авчдаг байгаа. За гэрийн даалгавар гэдэг дээр болохоор зөвхөн гэрийн даалгаврууд ороод явж байгаа. Moodle дээр орж байгаа шинэ мэдээллүүд дандаа хамгийн дор нь ороод явдаг шүү. Тэгэхээр энэ он сарын ч гэсэн харах юм бол багш надад он сар тавиад явж байгаа. Ингээд 9 сарын 17-наас ингээд он сар яваад хамгийн сүүлийнх 10 сарын 29-нд гэсэн даалгавар байна. За захин хичээл дээр болохоор одоо ингээд Canva руу нэвтрэх бүртгүүлэх заавар Moodle-ээр хэрхэн даалгавраа илгээх үү гэх мэт ийм хичээлүүд нь ороод явдаг гэсэн. За юм байна. За энэ participant дээр болохоор зүгээр нөгөө оролцогчд, ангийн сурагчид гэсэн. За энэ grades гэснээс болохоор дөнгүүд орж харагдана гэсэн. Тэгэхээр энэ дээр болохоор багш нь одоогийн байдлаар зөвхөн энэ шалгалтын хоёр дүн харагдаж байна. Ягаад энэ бусад нөгөө даалгаврын дөнгүүд орохгүй байгаа вэ гэхээр энийг багш нөгөө e-school буюу e-parent дээр чи оруулаад явж байгаа тийм ээ. Тэндээсээ хараарай. Би нэг сүүлд нэгдсэн байдлаар улирлын төгсгөлт энд дүн гарганаа. За юм байна. За тэгээд энд ингээд бас шууд амар байдлаар ингээд хаашаа орохыгоо ингээд орчиж бас болдог шүү.